Би Алтан гадас одонд нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал цэцэг маа байна. Манай дараагийн хэрэгжүүлэх гэж байгаа аян бол дулаан хөл аянд бол манай багш сурагчид дуу нэгтээ дэмжиж энэ аянд оролцохоор ажиллаа эхэлж байна. Аянд бол манай эко клубын хүүхдүүд бас манлайлан уриалж оролцож байна. Манай багш нар бас уриалж оролцож байна. Тэгээ өнөөдрийн энэ ханы адны дэгдэлттэй холбоотой бас энэ эсрэг уур амьсгалтай холбоотой яг энэ үед манай хүүхдүүдийн үе тэнгийн найзууд нь тулаан гутлаа олж амжаагүй авч чадаагүй байгаа тэр хүүхдүүдээ эрүүл мэндийн төлөө, тэр хүүхдүүдээ ая тухын төлөө, дээрэс нь атай тухтай суралцахын төлөө хамгийн сайн үйл энэ бол муу юм байна гэдэг ийм санааг бид нар дуу нөхдөөр хүлээн зөвшөөрч бусад бүх сургуулиудыг анд нөхдөө эцэг эхчүүдэн дулаан хөл аянд нэгдэж уриалж ингэж сургуулиараа оролцож байна. Сайн байна уу? Намайг Сумитлаг гэдэг. 28 дугаар сургуулийн 11 дугаар ангид суралцдаг. Эко клубын нээлттэй гишүүд ахлах. Хүүтэрж байгаа тэгээд боломжгүй айлын хүүхдүүд нэлээх байдаг. Голомжаар явж байхад хүүхдүүд малхаа оролтгүй зарим хүүхдүүд тэгээд бусдаа гадуурхдах тиймэрхүү үйл явдлууд нэлээх харагддаг. Энэ аянд бүгдээрээ нэгдээж боломжгүй айлын хүүхдүүдээр оймс дотор өмнөд малхаа оролт, бэлүү хэцүүсээр тусалж дэмжиж өрөөлмөр байна. Сайн байна уу? Нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн ногоон дэлхийн эко клубын чиглүүлэгч багш газар зүйн багштай Эрдэнэ байна. Энэ аянд манай ангийнхан түрүү жил 2 гутал хандуулж энэ аянд оролцож байсан. Бид нар ангиараа нэг кино үзээд энэ кинон дээр ерөнхийдөө алслагдсан дүүргийн хүүхдүүд маань хичээл сургуулаас болон цэцэрлэгээс хоцрогдоод байгаа шалтгаан маань өвлийн уйлралд их тохиолдож байсан. Яагаад өвлийн уйлралд их байгаа юм бэ гэхээр хүүхдүүд маань өмсөх дулаан гутал байхгүй, малгай бэлээ байхгүй, тэр бүх хэлбэр түлээгүй хүртэл байсан. За энэ дээрээс үндэслээд ангийнхантайгаа хамтарч ярилцаад эко клубынхаа сурагчтай мөн багш нартайгаа ярилцсны үндсэн дээр бид нараа дулаан хөл аянд нэгдэхээр шийдсэн. Ерөнхийдөө дулаахан хөл гэдэг маань алслагдсан дүүргийн хичээл сургуулаас хоцрогдсон нийт ерөнхийдөө мэдээлэл сарж хахад 50 гаруй хувийн хүүхдүүд маань ийм шалтгааны улмаас сургууль хичээлээсээ цэцэрлэгээсээ тасалдаад явж чадахгүй байгаа. Тэгэхээр эднэрт бид нар хуваалцвал нэг зүйл ч гэсэн хуваачвал бусдаа ад жаргалыг мэдрүүлэхийн тулд бүгдээрээ дулаахан хөл аянд нэгдэрээ гэж уриалж байна.